Амьсгаас үрдчлэн сэргийлэх зөвлөмж. Газар хөдлөлтийн өмнө, газар хөдлөлтийн үед, газар хөдлөлтийн дараа авах арга хэмжээ. Газар хөдлөлт нь хүний амнаас эрүүл мэнд, эд хөрөнгийг маш богино хугацаанд ихээр хохироодог. Газар хөдлөлтийг үрдчлэн зогсоох боломжгүй ч зөв бэлтгэл, зөв дадлан, эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг. Иймээс газар хөдлөлтийн өмнө, газар хөдлөлтийн үед, газар хөдлөлтийн дараа авах арга хэмжээг сайтар мэдэх шаардлагатай. Газар хөдлөлтийн өмнө авах арга хэмжээ. Нэгдүгээрт мэдлэг эзэмшиж гэр бүлээрээ бэлтгэх. Газар хөдлөлтийн үед авах аюулгүй ажиллагааны дүрмийг гэр бүлийн бүх гишүүдэд зааж сургах. Сард 1-2 удаа аюулгүй байрлал эзлэх дадлага хийх. Үүнд ширээнд ор нуугдах, толгой зүгээ хамгаалах, даацын хааны дагуу суух, онцгой байдлын мэдээлэл авах сувгуудыг тогтоох. Хоёрдугаарт гэрийн орчныг аюулгүй болгох. Үүнд хүнд тавилга, номын шүүгээ, хөргөгч, телевизийн тавиурыг хананд сайтар бэхлэх. Шил шаазан идэл, химийн бодис, шатамхай зүйлсийг доод тавиурт хадгалах. Ор буйдан зэргийг цонхны доор байрлуулахгүй байх. Мөн аврах гарц, гарцын чиглэл, орон сууцны цугларах аюулгүй цэгийг тогтоох. 3-дугаарт онцгой байдлын бэлэн байдлын багц бэлдэх. Онцгой байдлын багц нь 2-3 хоногт хэрэглэх шаардлагатай зүйлсүүдийг агуулдаг. Үүнд ундны ус, хуурай хүнс, гар чийдэн, нэмэлт зай, анхны тусламжийн хайрцаг, дулаан хүнжил, хувцас, бэйли, сонин, нийлэг ууд, гар утасны нэмэлт павербанк, чухал бичиг баримтын хуулбар багтдаг. 4-дүгээрт сургууль байгуулахад бэлтгэх зүйл. Анги танхим, ажлын байранд аюулгүй бүсийг тогтоох. Сургуулийн ойр орчинд дадлага сургуультад идэвхтэй оролцох. Гадна талбай цугларах байрлалыг тогтоох. Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ. 1-дүгээрт дотор орчинд байгаа үед суу, нуугд, хүлээ зарчмыг мөрдөх. Бат бөх ширээ, тавилга доор нуугдах, толгой хүзүүгээ гараар эсвэл дээрээр хамгаалах, дөргилд, жижигхийлэл зогсох хүртэл хүлээж сандралгүй байх. Мөн дотор орчинд байгаа үед цонх, толь, шилэн эдлээс холдох, лифт ашиглахгүй байх, галтогоо, плитик орчмоос хол байх нь нэн шаардлагатай. 2-дугаарт гадаа байгаа үед барилга, хан, цонх, мод, цахилгаан шонгоос холдох, нээлттэй талбайд түр саатах. Уулын бэл, алуу газраас холдож, өрсний гулгалтаас сэрэмжлэх. 3-дугаарт машин барьж яваа үед машиныг зогсоож, хөдөлгүүрийг унтраах. Машин дүлдэж, цонхоор гар толгоогоо ил гаргахгүй байх. Гүүр, түнэл, өндөр байгууламжийн доор зогсохгүй байх. 4-дүгээрт олон нийтийн газарт байх үед сандрал үүсэхгүйгээр тайван байж, ажилтан хамгаалтын зааврыг даган олон хүмүүсийн урсгал руу орохоос болгоомжлох. Газар хөдлөлтийн дараа авах арга хэмжээ. Газар хөдлөлтийн дараа маш шуурхай аюулгүй байдлыг шалгана. Барилгын хан, тааз, баганд ан цав, нурсан хэсэг байгаа эсхийг шалгах, хяалтагдал үнэрт жовл бүх цонхоо онголгож, цахилгаанаас салгаж асаахгүй байх. Мөн ус, цахилгааны утас гэмтсэн бол ашиглахгүй байх. 2-дугаарт хүмүүст тусламж үзүүлэх. Гэр бүл болон ойр байгаа хүмүүст анхны тусламж үзүүлж, шаардлагатай бол 101, 103, 105 дугаарт мэдээлэн ахмад настан хүүхдүүдийг аюулгүй газар түргэх. 3-дугаарт албан ёсны мэдээлэл авах. Давтан дөргилт болох магадaltaй тул сэрэмжтэй байж, онцгой байдлын байгууллагын зөвлөмжийг радио, гар утсаар хүлээн авах. 4-дүгээрт нүүлгэн шилжүүлэх үед. Нүүлгэн шилжүүлэх үед аврах ажиллагаа саад болохгүйгээр заавар тэмдэглэгийг даган бэлтгэсэн багцаа авч, заасан чиглэлээр аюулгүй бүс рүү явах. 5-дугаарт хоёр дахь аюулаас сэргийлэх. Гүүр, түнэл зэрэг эвдэрсэн замаар явахгүй байх, гал төмөр, хий, ус алдагдлыг нэн даруй шалган, хөрсний гулгалт, барилгын дахин нуран гарахаас болгоомжлох. Газар хөдлөлтийг бид зогсоож чадахгүй ч зөв мэдээлэл, сайн бэлтгэл, тайван хандлага нь амнаас эрүүл мэндийг хамгаалах үндэс болдог. Тиймээс газар хөдлөлтийн өмнөх бэлтгэл, газар хөдлөлтийн үеийн зөв дадал, газар хөдлөлтийн дараах зохион байгуулалт нь хүн бүрийн мэдэх шаардлагатай чухал мэдлэг юм.